Анх удаага л онгоцсон ингэж нүүр амаа бодож айгүй бэлтгэлтэй сууж үзлээ. You know why? Тэр онгоцноос буугаад шууд хувцас авлал утааны ерөнхий сайдтай уулзах учраас. Их л гоё хүүхнүүд онгоцсон сууж байна да. Үйлчлэгч гэж андорох үе те. Харин ээр ээшигийн онгоцны ятантай нэг шаад. Гэтэ хувцас солино л та. Очингуудаа чекин хийгээд чинь 7:45 гон тий. Тий. Тэр цаг гар явж байгаа. 9 цагт дарах хэмжээ. 9. Явцлах 15 минут байгаа л юм. Мэдээс тархан да. Хоёр гоё. Наа камераар явж байгаа ч бас нүрэ батсан байгаа шүү. Бид хоёр камераараа зөрүүлж нэг авах юм. Би Викигийн оператор, Вики миний оператор. Тэр лоосон. За, онгоцон суулаа. Яах нүдэ? Ой. Бах. Баяла. За бид хоёр Druk Air Royal Bhutan Airlines суусан байна. Ерөнхийдөө юм жижиг онгоцтой. Тэгээд яваад өглөө. Нөгөө хөөрхөн юниформтой хүүхний үзүүлэгчээс. Манайхан л царай зүснэ адилхан юм те. Хамаатнууд юм шиг. Тэгээ одоо Бангкокоос 3 цаг гарна гэсэн чинь те. Тэгээд ямар төсөөлөл алга хоёлаа суухаасаа өмнө газрын зургаас нэлээд шалгадаа. Яад ийм бэ нэг харлаа нэг байр байшлын явдал ойлгож авлаа. Нэг үндсэн зорилго маань аялал жуулчлал биш болохоор би тэр тас их сонирхолтой байна л да. Тэгээд нөгөө үзүүлсэн тэр нөгөө юу лээ барын үүр тэр мөрөөр орж үзэх боломж гарах байхаа гэж найдаж байна. Ажлын яаж харах юм байна тийм. Ямар ч байсан одоо ингээ 3 цагийн дараа Бутаны нийслэл Тимпу хотод очино. Паро гэдэг онгоцны бодол дээр очих нэ. За тэгээд тэндээс үргэлжлэе. За. Бутаны онгоцны бодол дээр инхүү газарлаа. Вау. Тэл гоё те. Гоё газартай. Шууд гадаа. So sign nothing to declare гэсэн шүү дээ. Нөгөө хүмүүс маань гадаа цаасын морь зогссон байх юм байна. Ямар гоё юм бэ? Тэр ажиллах хувцастай яасан гоё. Тий, манай нөгөө банер хаана. Yeah. Hello. Гүйж Болгож байгаа байхгүй. гүйж байгаа тааш. Тэгээ камер дээр яг гоё юм гахгүй нэ тий. Өнгөн юм саарлал. За. Бутанд ирсэн. Бутаны ерөнхий сайд энэ төр байхын гинлээ. Тэгээд одоо Монгол хувцас л үзүүлээ та тийм ээ. Гэж бодов. Ой. Вики пинк юм хүмүүс бүр хөвч болж байгаа юм. Шааг одоо миний дүү гэж бодож байгаа шүү дээ. Тийм шүү дээ, дүүтэй гэсэн. Мохоо балиар залилагч. Тий, насандаа харагдахгүй. Юу ч нүүрэнтэй хийлгээв. Гэхдээ насандаа харагдахгүй. Энийг залилан гэж байгаа шүү дээ. Good morning, Mrs. Abu. It is with great pleasure
that I welcome you all to the inaugural session of the Startup Community Bootcamp. Thank you very much for inviting me. Thank you so much for Ministry of Industry, Commerce and Employment, and of course the other key ecosystem enablers and the key players, our partners in hosting this event. But has that sense of what you call it, aspiration that we can do this in France. That is a furniture based with tradition, modernity, and AI driven. Obviously, everyone needs that. And yes, just Yeah, because we mentored some startups and we were cheering them. That was so reasonable. Okay. It was not questions assignments mock exams. So basically our teachings are all in Zongham. And that dialect will only be seen out here in video lectures only. Whereas for instance, if the subject is history. Тийм байна. Арслан байна, бар байна. Ер нь ингээ хараад хахад бид нь л юм. Хүн манай монголчууд айхтар шүү. Сэйв хүртэл энд орлоод ирсэн байна. Тэр шиг тийм би харслаа. Хөөе Монголын мөр болчихоо. Энэ юу вэ? Тара. Пенделин. Тий. За, эмэгтэйчүүдийн имлэг юм байна. За, бид хоёр ингээд уг нь бол өнөөдөр юу яахгүй гой нартай өдөр бичлэг хий гэж бодсон. Энэ гудамж одоо төв гудамж байна л та. Төв гудамжаар явахдаа бид хоёр үнэхээр тиссэнгөө камера гаргаад бичлээ. Энд ерөөсөө тэгэж ста хүй хай гэж байгаа. Хүнчиг алга. За, Бутаны Темпу хот бол энэ дэлхий дээрх цорын ганц гэрлэн дохоогүй нийслэл гэдэг. Тэгээ энд гэрлэн дохооч угаасаа ч хэрэггүй байна. Мөргөлдөөд авч хүн ам алга. Темпу хот бол 150,000 хүн амтай. Тэгээд энэ байшин барилгын архитект, дизайн өдр бол нэр үнэхээр гоё юм байна. Тий, хавар болцсон юм чинь тий. Энэ хүүхэн ч одоо цэцэг хараад баясаад очиж тэрвэрт зургаах болоо. Нөгөө айгүй муудахаа бүсээ тийм хүүтэн сэрүү орой амсгалтай газар юм уу гэхээр сакура цэцэг нь хаасайг багтах. Тийм тий. Тэгээд одоо энэ юм тарихад дэвтэгэн газар юм уу гэхээр хуурай сэрүү багтах. Тэгээ сая хоёул хүмүүсийн ногоо харлаа ш. Дандаа хүмүүс байцаагаас тий. Хүмүүс байцаа. Тий. Үрчи. Энэ монголчуудын иддэг юм уу лээ. Тий. Их өрмөс юм аа. Яхаа 70 төвчнөөс нэлээд дээгүүр чиглэг. Одоо 2200 байгаа тий. 2200 байгаа тий. Яг 500-аас дээшээ 700 акци явж байгаа юм уу? Тий. Хоёлаа одоо нэг барын үүр орвол бүр дээшлээ шүү дээ. 3000 хэдэн. А чи 3000 хэдэн зүгээр байгаа. Тийм гэсэн. Далт малтах хэрэг авсан байна. Одоо өнөөдөр арга хэмжээ манд дуусаад бид хоёр за яхаа орой хоол алталж явах энэ хайр явъя гэж гарч ирсэн. Тэгээд сурагчид нь бүгд үндэснийхээ хувцсыг өмсдөм байна. Төрийн албан хаагчид бүгд үндэснийхээ хувцсыг өмсдөм байна. За цэрэг цагдаа бүгд үндэснийхээ хувцсыг өмсөн. За яхаа. Тэгээ бусад хүмүүс бол ингээд бодохоор гудамжаар дүүрэн л үндэсний хувцастай л хүмүүс явж байна. Хичээл тарж байгаа алтай юм аа. Нөгөө бондгор уутай барьцсан. Мигмар гэж байна те тийм байна. Юу хоёр дахь өдрөлөхгүй юу те мигмар гэж байна. Тэгээ өнөөдрийн арга хэмжээндээр л ерөөсөө дэнзэн дорж пагам соном занг өдөрч гэдэг юм уу те яг ах トゥ утэйгээ уулзсан юм шиг л гэдэг байлаа. За Бутаны нисэх онгоцны буудлаас Темпу хот хүртлээ бид тэр уулыг ороод цаг гар машинаар явж ирсэн. Темпу хот гэлтгүй Бутан улс маань өөрөө нөгөө нүүрс хүчил нөгөө тэрүүгээрээ 0 гэдгээрээ бас алдартай. Тэгээд нийт нутгийнх нь 70% илүү 60% ойх хөстэй байдаг гэдэг чинь. Тийм байна. Шоурум юм байна тий. Шоурум нь хүртэл тийм багтаа.
Энэ одоо энэ байшин барилга дээр байгаа энэ нөгөө хээ хуарны зураг бол яг бүгд нөгөө өвөө нэг жаахан багт бүх гэрийн тавилгыг өөрөө хийгээд нэг будгаар будаад хээлээ сууж идэг байсан яг тий манай өвөөгийн л анд Угаасаа цаанаасаа юм барилгын нэгдсэн бодлоготой гэсэн. тийм тий энэс өөр дизайнер барьдгүй тий Барьж байгаа бүх барилгууд Бутаны үндэсний хэв маягийг шингээсэн байх хэрэгтэй хуулийнхаа дагуу. тийм гин. Тэгэхээр яг энэ Бутаны одоо энэ нийслэлийг яг шоколадны нөгөө гадар нөгөө хайрцаг шиг брэнджүүлж байгаа хэрэгтэй. Тийм тийм илүүтэй юм байхгүй тий. Манай брэнд бол ийм логотой, ийм шошготой, ийм юмтай байдаг. Тий одоо жишээл энэ Бутаны үндэсний банк байна л да одоо энэ үндэсний банкын барилга нь одоо л яг ашиглалтанд орж байгаа юм байна. Шилэн мөртлөө. Тий шилэн мөртлөнгөөсөө яг нөгөө загвар. Тэ дөрвөлжин дээрээ ийм дээвэртэй. Цонх юм хийтэй байх хэрэгтэй юм шүү. Тий. Хүрээтэй байх хэрэгтэй гэдгээр байд юм байна. За машин бол ерөнхийдөө ийм жижигхэн Hyundai айгүй Honda тий. Бас ийм жижиг тэргүүд бол битүү. Их унахад амар хялбар эргэж барихад тий энэ уулын замд эргэж барихад их амар байд юм шиг байгаа юм тий. Жижиг машин байна тий. Тийм тэгээд нөгөө Aqua тийм машинууд харагдаж байна. За манай будалч юм шүү дээ тий. Алтан гарагдлаа. Хоёул тойроод орох юм. Төөрхөн байна өө. Төөрхөн байна. Хоёул энд нэг жоохон зогсоод энэ замыг хүмүүсийг бичээ. Нэг ийм үүргэвч дуртай үүргэвчээ өрөөд бүгд нэг ийм яг ижлэх өнгийн тор барьд юм байна. Тэ? Охид хүүгдгүү. Жижиг баггүй, том жижиггүй бүгд тэ. Тэгээд хөвгүүд нэм уртхаар өмстэй доогуура ботинктэй. Сая арга хэмжээнд тэр ч гэсэн тэр офисын залуучуудаас уртхаар өмстэй. Би нэг шилдэг гой байсан ч үгүй байна. Амьд билээ. Одоо энэ бол ингээд нэмэлт зам байх шиг байгаа энэ хоёрын туслах зам. Тэгээ хүн нь зэрэгцэж алхаад хажуугаар машин явахдаа нэг ч удаа сигналтахгүй маа. Харин тийм. Ямар сигнал сонсохгүй. Сая бүтэн панел хэлцүүлэг микрофон таржигнж яхад хин ч уурлахгүй тийм. Харин би бүр ингээд үгүйшээ би одоо Монголд байсан бол наад микрофоны янзлаачиг очиг гэсэн янзлаач. Хинч бухимдахгүй ёстой аз жаргалын индексээр тэргүүлдэг улсын ард түмэл тийм байдаг байна. Харин тийм. Амьдралын утга учир тэр микрофоны баржигнанаас үл хамаарна гэдгийг ойлгохгүй тий. Тэгээд авах юм аваад хөрх яваад байгаа сте тий. Тийм байна. Үнэхээр таалагдж. Хоолч гоё. Хүмүүс нь инээж хөхрөөл тий. Хөөрхөн байх юм. Ааш зан сайтай үйлчлэл боломжтой юм шиг. Намайг яах вэ? Урд замаа хар. Чи тэр их эвгүй замаар явж байгаа шүү. Гаруудаас хаа юм бэ? Би өөрийгөө ингэ оруулчихдаг л. Маа гэд. За энэ Central Plaza болсон шүү. Манай их дэлгүүр хавцаа юм уу? Хоёулаа чи сая бол бөмбөрийн хажуугаар гарсан шүү дээ. Нөгөө дээрээс уруудах та. Central Plaza гэж одоо зах бат гэсэн. Тийм байна. Пицца, бургер, кафе л гэнэ. За тэгээ одоо дахиад яг энэ нөгөө сая нөө дөрвөн хүчтэн чинь энэ ч барилга дээр дахиад гэж хараа. Хинд исэн штэ. Энэ хараа. Энэ фейс трак хийчихээр амар юм байна. Намаа хашаач явсан дагаад байна. Хашаач явсан. Би ингээд нэг ёо. Яа хажуугаар гараа авчлаа. Ёо тийм байлгүй дээ ёо. Нохоо хараад авдаг. Ёо. Кармагийн convenience store гэж байна. Үли үрвэ. Үли үрээ. Юу лээ? Үли үрийн чийсэн тоо. Болороо тэт. За энэ бол зөвхөн хотын нэгэн хэсэг нь байлаа. Би тэр тэгээд маргааш бүтэн ажилтай нөгөөдөр бүтэн ажилтай тэгээд арга хэмжээгээ дуусгаж агаад тий арга хэмжээгээ дуусгачаа тэгээд бас сонирхолтой контентууд их хийнэ. Намын хажуугийн уцаад гэдэг юм уу? Тийм байгааз. Уртхал анхаарч явахгүй болов. Харин тий би бол ихтүүл шулам тий харин тий болгоомжтой харин би чамаа тэгээ болгоомжтой яа гэдэг чинь ахгүй. Яг
яслагч явахаас өөр аргагүй байна энэ замаар. За энэ Друк гэж байна. Энэ банктай байна. Энэ нэг Друк гэдэг компани одоо манайхаар Тамбогд энэс юм уу? Бүгдийг нь бацчаа. Бүхэл юм захирлууд найр залуу хүмүүс тий. Сая хурал дээр захирлууд нь ирээд панел хилцүүлэхт орж ирсэн. Залуу хааны 40-оос 48-ийн хооронд залуучууд байсан тий. Хүмүүс нь бас нэг тийм залуу харагддаг юм байна. Овртой нь овртой. Яг нэг уур амьсгал Монголтай адилхан болохоор тийм тий. Биш уушны ойролцоо тэгээд нэг насны хэмжээ баримжаа ер нь ойролцоо. Харагдах байдлаа. За ерөөсөө Япон солонгочууд ч юм царайгаар хүмүүхтэй тахгүй байна. Мит шиг. За тэгээд энэ ингээл ерөөсөө дээшээ л юм бэ. Нөгөө хідэн давхар штэ гэдэг шиг дээшээгээ уулын ерөөл яваад ах юм бэ. Тэгээ энд ерөөсөө энийг муухай гэж бодож байгаа ч хүн алга машинтай явж байхдаа тэр нөгөө байшингуудын дээврийг дандаа чулуугаар ингээд тагалчихсан. Хүн халтхан хүн харахад бол ажилгүй хүүрнүүд вэ гэж хармаар л харагдах юм. Тэгсэн тэнд нэрэл ийм салхитай ийм газар ч одоо тэгжил чулуугаар дарахгүй бол болмооргүй л харагдах юм тий. Ийм их байг. Уусаа хаашаач явсан юм уул мод. Ийм нутар амьдрахаар чинь нөгөө нэг байгалийн терапи нөөрөө Заслана. заслан ороо юм гэдэг. Стрессээ угаасаа хагасна алга болохоос аргагүй юм байна уу. Харин. Тэгээ бүгд ингээ ижлэхэн хувцас өмсчхөр тэнд ингээ гоё гангарыг гэдэг юм байхгүй бахан тодорхой юм байна. Тэр өнөөдөр хуралд ирж байгаа хүүхнүүд бол бүгд л халтхан харвал бүгд адилхан байлаа. За хүүхнүүд яах вэ? Ирчүүд. Би бүр нэг хүнтэйг очиж хоёр удаа танилцсан. Гэхдээ яалтгүй адилхан нэг цэргүүд нэг ижлэхэн хувцас өмсчхөр чи ялгагддаггүй шүү. Яаж яах бүгдээрээ боб бор тэгээ өсөх өссөн байгаа чи ялгагдахгүй байдаг шиг. Сайн нэг хүнтэйг хоёр удаа очиж танилцаж өнгой боллоо. Та ирэхгүй нэг офогоо л ялгаж юм да. Тий. Тэний хүүхдүүд ингэ замдаар тоглоод байгаа. Тэр бөмбөг хөшөглөөд. Би цаанаас зүгээр ваа гэж асуусан. Газар мөө. За манай буудал маань тэнд байна. За хоёлаа ингэ чигээр ингэ. Энэ самаар ингэ дагаад ирэхэд нөгөө буудалгаа болчих. Тийм шиг байна. Темпо хот бол яг газар зүйн байршлаараа бол юу юм бэлээ штэ. Баруун Баян үлгийн хавцаанаа юм бэлээ. Тэ байрал нь ховд Баян үлгийн хавцаанаа юм бэлээ. Манайхаар бол Энтэг Непал зүг рүү юм бэлээ. тий. За хүн ам нь дийлэнх нь Непалаар ярьдаг. Непал хүмүүс бас их байдаг. Гин бүгд Непалаар ямар ч асуудалгүй ойлголцсон гэж ярьж байна. За тэгээ саяын хурал дээр нэг би тэрийг ангаалгасан юм бол англи хэлээ тий. Бүх зүйл англи хэлээр ордог. Тий. Юу тэр яг үүрийнх нь үндэсний хэлшгэл явах юм. Тэгээ яалтгүй ингээд нэг ойлгомжгүй юм гараад ирэнгүүт хоорондоо хэлээрээ ярих юм тий. Тэгээ бусдыг нь бол асуудалгүй байна. Тэднээ хичээгээл сураал илүүдэд сургуульд яваа сурцсан биш юм байна. Жин хичээл дээр нь заадаг. Бүх хичээл нь англиар орохоор аргач гэж хөөхөө эднэрийг харалтай. Чиг гэж зөрсдөг. Хичээлээ тараал. Яцгаач штэ. За би сая айгуу том онгонд орсон. Тэрийг математик чигээр ярих байх.